Энэхүү дуурамл үед дээр багш оюутан хоёр хамтарч ажиллажуулна. Багш цаанаас үзүүлэлтүүдийг өөрчилж оюутнаар шаардлагатай шинжилгээ хийх, өөрийн хэрэгцүүлэн бодож шийдвэр гаргах, авиац чадварыг хөгжүүлэх зорилгоор ашигладаг. Энэхүү үед дээр амьсгал доолох, амьсгалын янз бүрийн дуу чимээг өвчнүүдийн үед гарах дуу чимээг сонсох, зүрхний дуу авиг сонсох, зүрхний янз бүрийн өвчлөлүүдийн үед гарах дуу чимээг сонсох, артерийн даралтыг тодорхойлох, судасны зугшилт цохилтыг янз бүрийн байрлалуудад тэмтэрч тодорхойлох, сурвалжын мөн олон төрлийн бусад бургуу тавих, шээлгүүр тавих гэх мэт олон төрлийн үйлдэлийг хийх боломжтой. Мөн энэ дуурамл вит симулятор симулятор дээр яралтай тусламжийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж болдгоороо онцлогтой юм а. Энэ симуляторыг сургалтанд ашиглахдаа багш маань өөрийн компьютер дээр тохируулга өгөгдсөн кейс тохиолдлыг оруулж, түүний дагуу оюутан гарч ирж байгаа шинж тэмдгүүд дээр эмнэлзийн онш дүгнэлтийг хийж, тохирсон арга хэмжээ эмчилгээг хийж дадлагж ийм зориулалтаар ашигладаг юм а. Жишээлбэл энэ гар дээр өвчтөн тарилга хийх шаардлагатай үед оюутан тухайн холбогдох тарилгыг хийж хэрэгтэй тусламжийг үзүүлдэг. Энэ ажиглагдж байгаа дэлгэц бол оюутанд зориулсан дэлгэц бөгөөд үүн дээрээс оюутан өвчтний талаарх тодорхой шинж тэмдгүүдийг ажиглаж, энэ шинж тэмдгүүд юунаас болж өөрчлөгдөж байгаа, түүнийг хэвийн байдалд нь оруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг өөрөө тодорхойлж, үйлдэлүүдийг хийж, оюутныг ингэж эмнэлзийн тохиолдлууд дадлагжуулж байдгийг ач холбогдолтой ийм сургалтын дуурамл вит симулятор юм а. Энэ симуляторыг манай эмнэлзийн ур чадварын сургалтын багш нар сургалтандаа тогтмол хэрэгжилж, оюутанд тодорхой ур чадваруудыг олгох зорилгоор ашиглаж байгаа юм а. Системэн дээр амьсгалын дутагдaltaй, хүчил төрөгч өгөх шаардлагатай гэх мэт тохиолдлууд оюутнууд амбуу ашиглаж амьсгалыг дэмжих, зүрхний шууд ус хиллэг массаж хийх зэргээр эмнэлзийн тодорхой ур чадваруудыг сургахад ашигладаг. За мөн системэн дээр тодорхой биетүүдийг сольж, тухайн нөхцөл байдалд үүсэх гэдэг нэг шинж тэмдгүүдийг хэдрүүлэн гаргаж ашиглаж болдгоороо давуу талтай. Жишээлбэл хэвлий биеийн тодорхой хэсгүүдэд гарсан шархыг хэрхэн арчлах уу, үйлсэн цооролтыг хэрхэн яаж эмчлэх үү, стоми буюу гидсний янз бүрийн байрлалууд гаргасан цоргоны үед ямар асарга сувилгаа үзүүлж болох уу, хөлийн судасны өргөслийн үед ямар шинж тэмдэг авах уу, илэрх үү, түүний үед ямар тусламж үзүүлэх үү, бие янз бүрийн байрлалууд үүссэн шархлаа гэмтлүүдийн үед ямар тусламжийг үзүүлэх үү, зэргийг өвчтнийхөө биед байрлуулж, оюутан түүнд зөх тусламж, хэрэгцээтэй тусламжийг үзүүлэхэд оюутныг сургаж дадлагжуулдаг. Энэ үед мөн эдгээр үед гарах шинж тэмдгүүдийг системэнд кейс тохиолдлыг боловсруулж оруулж, системэн өөрөө энэ үед гарах шинж тэмдгүүдийг өөрийн дуу хоолоогоор оюутанд хэлж мэдрүүлж болох ийм боломжийг энэхүү дуурамл вит маань олгож өгд юм а. Эдгээр харуулж байгаа биетүүдийг системэн дээр энэ дуурамл хүн дээрээ сольж байрлуулад тухайн үед гарах шинж тэмдгүүдийг тохиолдлоороо боловсруулж оруулж ингэж сургалтанд ашиглаж өгснөөрөө бодит амьдрал дээр тохиолдож болдог тэр үр амьдрал тохиолдоод байхгүй дасгал ажиллбаруудыг системэн дээр боловсруулж түүнд оюутныг бэлтгэж өгдөгөөрөө сургалтын чанар, оюутны мэдлэг, өөртөө итгэх байдлыг сайжруулж өгдөг юм давуу талтай сургалтын дуурамл вит юм а.
Энэ Siemens гэх найрлал компани дуурамл үе симулятор дээр боловсруулсан кейс тохиолдол дээр өвчтнөрөө ямар үгийг ямар зовөр шаналгаа ямар тусламжийг өвчтнөрөө хэлүүлэх үү түүнийг компьютерийн програмда боловсруулж оруулж өгснөөр энэхүү дуурамл үйт маань тэр хүсэлт зовоорыг өөрөө хэлж үзүүлж чаддгаараа давуу талтай юм аа. I'm feeling really dizzy. I'm feeling really dizzy. Oh, I can't breathe and my chest hurts. Help. Siemens симулятор дээр хэвлээд гарах дуучмыг сонсч болохоос гадна суйлахын төрөл бүрийн туслан үйлчлэгийг үзүүлж болдгоор давуу талтай юм. Байнгын катетер тавьж тухайн өвчтөнд шингэний балансыг хянах зорилгоор ашиглаж болдог байна. Тухайн өвчтнээс судсаар өгсөн буюу амаар өгсөн шингэнийг хянах шээс ялгаруулах системээр гарч байгаа шингэнийг хянах ийм байдлуудыг Siemens дээр хийж болдог нь илүү давуу тал юм аа. Энэ боломжийг цаанаасаа Siemens-ийн техникийн ажилтан маань тохируулж өгснөөр тухайн Siemens маань дараах дээрх үзүүлэлтүүдийг өөрөө үзүүлж чаддгаараа онцлог юм аа. Мөн сувлахын зохиомл хооллох, ходоо дугаах гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг хийж болдгоор давуу талтай юм аа. Мөн Siemens дээр ажиллаж байгаа оюутнуудад зориулж лабораторийн шинжилгээнд цус, төрөл бүрийн биологийн шингэнүүдийг авч бэлтгэх Siemens дээр яаралтай тусламж буюу хэвийн эмчилгээний үед үзүүлэх энэ тарилгуудын орчин нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө оюутан эмнэлгийн орчинд ажиллаж байгаа мэтийн орчныг бүрдүүлж өгсөн илүү давуу талтай юм аа. Тухайн үед шаардлагатай хэрэгцээтэй эмийн бодисыг хэрэглэгдэх нэг удаагийн багц хэрэгслийг ингэж бэлдэж өгсөн нь тухайн үед гаргасан шийдвэрийн дагуу тусламж үйлчилгээгээ үзүүлэхэд хамгийн тохиромжтой дадлагжуулах ур чадвар олгох энэ нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой юм аа.